За сайн байцгаана уу? Нэвшлэг буцаад автомрал. За өнөөдөр ерөнхий уншлага хийж байна. За тэгээд хөтлөг татагдчихж байгаа карта сонгоорой. За жоохон хэслэж агаад аль нэг татагдчихж байгаа хөз рүү сонгоорой. Энэ бол нийт өргөв, 2 дугаар өргөв, 3 дугаар өргөв. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс миний уншлага тавтамарал. За та бүхэн Ace of Pentacles гэдэг үзрийг сонгосон байна. За ерөнхий уншлага хий. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс Ace of Pentacles гэдэг хөтөр сонгосон байна. Нэгдүгээр группийг сонгосон хүмүүс өөрийнх нь манифест хийжсэн буюу өсөж мөрөөдчихсэн зүйлүүдний ирэх, шинэ ажил, шинэ орлого, шинэ боломж ирэх нь байна. Тийм. Эцгийн урлагийн загнаас шал тэмээ мөнгөд харцуулаад байсан бол одоо бол ерөөсөө л зарцуулсан болгоно үрд ашиг үржил шин болж ирэх нэ. За ерөнхийдөө бол хүлээлтээс гараад одоо ерөөсөө ялаад үгүй чадаад үгүй гэдэг хэрхий нэр өрөөгөө харсан байна. Хүлээж хансан байна. Одоо өөртөө байгаа зүйлээ анзаарахгүй шинэ боломжийг анзаарахгүй байсан бол бүх шинэ боломжуудыг өөртөө гартаа атгаад за тэгэл хэцүү амжилтын төлөөлөл нь амбицтай шоргоо хөдөлмөрлөх үдээрээ явж гин гэж харж байна. За тэгээд сэтгэл санааны хувьд бол хэрвээ сэтгэлийг чинь ямар нэгэн зүйл шархлуулж исэн бол энэ шархаа даван гарч байна. Ер нь өөрийгөө голоод ингээл би чадахгүй дөө би чадах юм болоо да гэл тэгжсэн зүйлсүүд нь өөрийгөө голж исэн зүйл нь болохны өөрийгөө эдгийхний ер нь яагаад өөрийгөө ингээд голоод яваад исэн бэ бити тэгэрээ. За тэгээд одоо сэтгэл санааны хувьд ч гэсэндээ ер нь бол маш сайхан байх нэ битгий өөрийгөө голоорой. Ер нь бол таны бие зохицол ер нь их сайхан байна шүү дээ. Та ер нь өөртөө найрамдаарай. Таны одоо сэтгэл зүрхэнд чинь нар мандж байна. Тийм учраас та битгий өөрийгөө голоорой. Өөртөө итгэлтэй зорьсон зүйлийнхаа төлөө тэмцээрэй. Ер нь нэгдүгээр группийг сонгосон хүмүүс нэг жоохон айцтай төвшөртэй хитэх юм бодсон. Өөрийгөө голсон би чадахгүй байх та гэсэн хаар дарсан зүүдлээд стресстэй эсвэл бол бүршүүн ингээд унтаж чадахгүй нойргүйтэйсэн бүх нөхцөл нь эдгийхний тодорхойгүй байдал нь одоо харьлаад сайн сайхан зүйл рүүгээ явах нэ гэж би бол харж байна. За ажил карьерийн хувьд бол ерөөсөө л ажил дээр өөрийгөө голоод хийж би чи уг нь бол өөртөө чамд бол ер нь айгүй гоё маш их потенциал байгаа хгүй. Тэгээд эрийгээ гацчаал нэг юмаа хийж чадахгүй амар ядраал эсвэл зөвхрөөл эсвэл анхаарлаа төвлөрүүлж чадахгүй юм бол тэр ажлуудаа дуусгаарай. Ер нь бол нөгөө нэг одоо дуусгах ёстой юмыг дуусгахгүй ингээл буруу өөр юмыг ингээд анхаарал чи аль хэдийн алдсан юмн дээр анхаарат байна. Тийм учраас одоо энийгээ болох хэрэгтэй. Ер нь бол алдсан бол ёстой нөгөө нэг ам алдвал барьж болт өгдөг шиг л
Та угаасаа л алдсан юм бол тэгэл угаасаа ойлгомжтой. Хэрвээ та хянаа зохицуулж чадахгүй бол ерөөсөө таны мэдлээс хэтэрсэн юм бол тэрийг ерөөсөө явуулж сураарэ гэсэн юм. Хоорондын харилцаан дээр гэсэн та ер нь жоохон муухай аш гарах гэдэг магадгүй тий. Бусдтай харилцахдаа тэгэх хэрэггүй. Таны эргэн тойрон чинь бүгдээрээ таныг биширсэн магтсан хүн байна. Тэгэхээр та юмаа хийж чадахгүй өөртөө готрох цаг чинь одоо ингэж хүлээгээд тэгэл ерөөсөө л амар багтраад исэн ч юм уу. Би одоо ингэж би хийгээл ах чинь надад ингэж амар их ажил өгөөд ийн гэлж жоохон таны нөгөө нэг гоё ундаг гоё ухаалаг байдал чинь халагдаад жоохон хэцүү болоод исэн байж магадгүй. Тэгэхээр та одоо хэрвээ яг одоо ингэж байгаад их юм бол ер нь муу ажлынхаа харилцаа холбоогоо сайжруулаа. Таныг гоё хэрэгээр харах гад байхад та жоохон муухай ажиллаад исэн байж магадгүй. Тэгэхээр тэрийгээ билээрээ. За гэр бүлийн хувьд бол дахиад Ace of Pentacles яг энэ хузар гараад ирсэн мод. Ер нь жоохон илүү их юм бодвол мөрөөдөл ингэж ахгүй. Зүгээр та гэр бүлийнхандаа илүү цаг зав гаргаарэ. Ер нь тантай хамт бай гэж хүсэл ер нь гэр бүлийнхэнд нь маш их байдаг юм байна. Та тэгэл илүү цаашаа ингээл юм хийхэнсэн, тэхийнсэн гэж бодвол ерөөсөө гэр бүлтэй ч гоё цагаа зарцуулж чадахгүй байсан байж магадгүй. Тэгэхээр та тэрийгэ болоо. Танд ирж байгаа гэр бүлийн чинь хайр, тэр тантай хамт байх гэсэн хүсэл тэрийг та ингээд аваад гоё хайр дурлал гэхээс илүү яг амар гоё тийм халуун дулаан гоё цаг бичиг гэр бүлийнхэнтэй өнгөрөөгөөрэй. Мөнгө санхүүгийн хувьд бол таны зөндөө олон удаан зүтгэсэн юмны чинь хариу ирнэ. Та ядуурлаас гарнаа. Наа мөнгө ингээл нэг юм цалин дууссан гэдэг мэдрэмжтэй яваад исэн бол таны хийж бүтээсэн юмныг үржилж юм өгнө. Ирнэ. Тийм учраас бити санаа зовоорой. Нэгдүгээр группийнхан маань ер нь жоохон нөгөө нэг амьдралынхаа зорилгыг алдчихад яг би одоо яг яах ёстой вэ? Яг надад яг юу хамаатай вэ? Надад ер нь ямар юм уу? Юу утга учиртай? Юунд хүрч иж би сэтгэл ханах юм бэ гэдэг зорилгоо алдсан байсан байна. Тэгэл бүх юм угаасаа зорилгогүй хаашаа явахаа мэдгүй бүх юм удааширсан, гацаанд орсон тийм байсан байна. Тэгэл одоо тийм зориггүй маш удаан хугацаанд ингэ явсандаа өөртөө ингэ гутраад бүр ингээл буруу хийсэн тэр үед яагаад хийчихэв юм болоо гэсэн юм дээр өөрийгөө бүр байнга чи яагаад тэр үед хийгээгүй юм бэ гэд өөрийгөө бүр байнга шаналгаал бүр яагаад өөртөө ингэ муухай хандаад байгаа юм болоо. Тэр группийнхан тэрийг одоо болох хэрэгтэй. Тэрхий эмзэг нөгөө нэг бүр ингэ намайг хүн ирээд чи уучлыг цаан гэж хэлээрээ хэлхийг хүлээгээл байгаа юм шиг зүгээр л тиймдээ амар бүр одоо бүр ингэ сэтгэл боогдож байгаа юм шиг амар хэцүү байгаад байна. Яг одоо бол тэгэхээр тэгээ өнгөрсөнтэйгөө хитэх зууралдах хэрэггүй. Өнгөрснөө тавьж явуулаа. Өнгөрсөн өөрийгөө уучлаа. Одоо хамт байгаа гэр бүл ажлынхантайгаа маш гоё дотн гоё холбоог тогтоогооч. Өөрийгөө уужил, өөрийгөө хайрлаа. Яг өөрийгөө хайрлаа гэсэн юм л дутагдчих. Ерөөсөө л орчлон хорвоо ертөнцийн чам руу бүх сайн сайхан юмнуудыг л явуулж гин. Тэгтэл тэрийг харж чадахгүй зөвхөн өнгөрсөнд хийсэн алдаа эсвэл өнгөрсөнд өөртөө тохиолдсон юмд шаналаад ингэ яваад байна. Бити тэгээрээ. Ямар нэг юмтай зууралдаал салахгүй байгаа юм шүү дээ.
тавьж явуулах цаг болсон байна. Өөртөө үннийг хэлээч. Одоо цаг тавьж явуулах цаг нь болсон. Өөртөө үннийг хэлээч. Хайрлагдах хэрэгтэй хүн. Жаад жаргалтай байх хэрэгтэй хүн. Чамд хийсэн бүх муу мухай юмнуудыг кармагаа илнэ. Тийм учраас зүгээр л хаяа тайван орхиод, өөрийгөө зүгээр тайван орхиод өөрийгөө хайрлаач. Битгий ингээрээ, битгий юм байгаарэ. Мөн хорвоо ертөнцөөс чамд бүр шинэ боломжийг өгөхгүй байна. Тийм учраас өөртөө хайртай байгаарэ. За, миний бичлэгийг үзсэн баярлалаа. Баяртай. За, 2 дугаар группийг сонгосон хүмүүс мань бичлэгтээ татан байрал. За, ингэж юм уучлаа. Яа. За, 2 дугаар группийнхэн маань сонгосон үзэр болохоор 8-ын сэлэм. 2 дугаар группийнхэн маань яагаад ингээд амар тийм боогдсон, тийм айгуу тийм багтарсан мэдрэмжтэй байгаад юм. Би одоо ингээд юу гэж хэлмээр юм дээ. Өөрийгөө нэг юм тушчаал тэрнээсээ гарч чадахгүй байгаад байгаа юм шиг байна. Ерөнхийдөө бол өөрөө бол айгуу гоё тийм гоё хөнгөн байхыг хүсдэг юм байна. Тэгтээ хөнгөн бүхнийг шинээр эхлэе гэж хүсдэг боловч гэсэн өөрийн заавал нөгөө нэг ачаанууд нь дагаад хүрээд ирдэг. Амар их юм бодоод байгаа юм болов уу? Маш их бодол, маш их санаа, эсвэл дуусгаж чадаагүй юмнууд нь өөрийгөө дагаал яваад байна. Сэтгэл санааны хувьд ч гэсэн маш их гүн шаналсан, амар юм. Одоо бол ерөөсөө маш их шаналсан тийм имзэг сул дорой сэтгэл санааны хувьд бол ерөөсөө доктортой биш байна. Хэрүүл мэндийн хувьд бол ерөөсөө л жоох өөрийгөө тоохгүй хичнээн өнгөрсөнд жоох ингээд өвдөөд жоохон шаналаад тэгээ нэг юм зэм уугаад идгээд гайгүй болцсон ч гэсэндээ тэрнээсээ ерөөсөө суралцахгүй. За одоо би болохгүй шүү. Одоо энийг ингэ хийж болохгүй шүү гэж өөрөө мэдээд байгаа мөртлөө тэрийг хэрэглээд байна. Тасгал хөдлөн хийхгүй явж байгаад амар өвдсөн. Тэгээл за одоо би тасгал хийндэ гэдэг байгаа мөртлөө ерөөсөө хийхгүй. Өнгөрснөөсөө суралцаад эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болсон байна. Ажил карьерийн хувьд бол ерөөсөө л баланс нь алдагдсан байна. Яагаад тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй яагаад ингэж хитрхийг ажлаа хийгээд байгаа юм бэ? Яагаад эсвэл бол ажлаа хийж чадахгүй баланс нь алдагдаад өөр нэг юм руу сатараад байгаа юм болов уу? Яагаад ингэж байгаа юм бэ? Хүн хоолны харилцааны хувьд бол хүн болгонд айгүй гоё харилцдаг мөртлөө өөртөө амар хатуу хандаад ах юм. Эсвэл бол үнэхээр шаналаад байгаагаа зүгээр айгүй нуудаг юм байна. Чи ингээд шүнжэнгөө уйлж байгаа л өглөө нэрэл энийг л ажилдаа очдог. Тэгээд ажил дээрээ очиод юу ч хийж чадахгүй. Яагаад тэгэхээр шүнжэнгөө уйлаад баланс чинь алдагдсан учраас чи ажил дээр төвлөрч чадахгүй байгаа хгүй. Энэ бүх сэтгэл санааны юмжин бол ерөөсөө гэр бүлтэй ч холбоотой гэж магадгүй юм байна. Oh my god. Яагаад эсвэл бол жоохон травматай ч юм уу тий. Тэрийгээ ерөөсөө мартаж чадахгүй. Өөрийнхөө сэтгэлд байгаа тэр нөгөө нэг чамайг бүр ингээд дотроос чинь идээд бүр шаналгаад байгаа тэр гэр бүлийн травмагаа мартаж чадахгүй байгаа юм байна. Ямар нэг юм тохиолдсон юм шиг надад санагдаад ах юм.
Тэгээд тэрийг хинт хийлэхээ мэдгүй яваад байгаа юм болов. Гэр бүлийнхнээсээ жоохон тусгаарлагдаад байгаа юм байна. Тэгээл бүх юмаа өөртөө сэтгэл дотроо нуучаал. Тэгэл одоо ажил дээр очихороо бол юм уу? Айгуу гоё ингээл амар гоё жаргалтай байгаад байгаа юм. Мөнгө төгрөгийн хувьд ч гэсэн өөрт нь одоо ингээд нөгөө санаа төрөөд байгаа юм бол тэрнийхээ төлөө яваарэ. Одоо бол мөнгө төгрөг арай урсаж орж ирэх болоогүй. Тийм учраас юу хийх вэ гэдгээ ол. Тэгээд сайн хөдөлмөрлөө. Зүтгээ тэгжээж мөнгө төгрөг нь орж ирнэ гэсэн байна. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн хувьд болохоор ямар нэгэн харилцаа холбоонд амар тийм харилцаа холбоонд ямар нэгэн асуудалтай хайрын харилцаа дээр нь жоохон тавж гарах ёстой тийм даваа саадууд гарч ирээд байгаа ч юм уу. Тэгээ шалгаад исэн юм байна л да. Тэгээд тэгжээж ихэр энэ шалгуурт орж ижил дараагийнхаа шат руу ахих тийм хэмжээтэй байсан байж магадгүй. Тийм одоо хэмжээний харилцаа байсан. Яг нөгөө нэг харилцааны үе шатууд гэж байдаг шүү дээ. Тэрнийхээ яг дараагийнхаа үе шат руу ингээд орох гээд угаасаа л орохгүй л болохгүй байгаад исэн юм байна л да. Тийм тэгэхгүй нөгөө тодорхойгүй байд. Одоо би хоёр үерх юм уу, үерхгүй юм уу гэдэг юм тий. Эсвэл гэрлэх юм уу, гэрлэхгүй юм уу гэд тэр шийдвэрээ хийх гэлээсэн юм байна. Одоо бол нөгөө нэг амар харилцааныхаа одоо тэр одоо бодоод байгаа таныг шаналгаад байгаа тэр харилцаанда та амар их тийм oh my god би бүр ингээд нэг машаар амар ядарч байна. Бүр одоо яг амар ядарсан мэдрэмж төрөд байгаа. Тэр ядарч хүнд зөвхөртлөө тэр хариуцлагуудыг та өөрөө байгаа юм биш үү тий. Зүгээр л тэр хариуцлагыг зүгээр л тавиал явуулаад тэгэл нэг амар тийм хөнгөн мэдрэмжийг авах хүсээд байгаа юм байна. Тэгэхгүй л бол цаашаагаа явж чадахгүй амар удаан ширчаад амар бүр нэрээ бүр ёо бүр амар гацсан байна. Яг энэ баахан энэ responsibility баахан энэ хариуцлага бодол тэр бүх юмдаа ингээд гацчаад ямар ч эргчүүлээгүй байгаад байгаа юм байна. Тэгэл цаашаагаа алхах гэхээр ёо за би л энийг хийхгүй бол одоо өөр хин хийх юм бэ? Одоо би яа юм бэ? Ёо энэ ямар амар стресстэй юм бэ? Ямар хэцүү юм бэ? Би хийхгүй болохоор ингээл өөр бусад хүмүүс нь хийхгүй ээ штэ. Ингээл бүр нөгөө нэг тэр харилцааныхаа бүх асуудлууд угаасаа таал шийдэх ёстой юм шиг өөрийгөө бүр ингээд бүр тхийн дотор ингээд хүлээ. Хэрвээ тэрнээсээ гарах юм бол амар бүр өөрийгөө уужилж чадхааргүй хэмжээний нөгөө нэг өөрийгөө бүр амар ялтай бүр тэрэндээ бүр өөрийгөө яллаа тэгээд байна л да. Тэгэл одоо би л хийгээгүй учраас энэ ингээд зовчлоо гэл өөрийгөө шаналгаал хийх гээд байна. Яах вэ? За одоо тэгэхээр ямар зөвлөгөө өгч гинэ гэхээр ингэнэ. За одоо яг энэ нэг амар үүрэг хариуцлага тэр хариуцлагаа яаж дамжуулах вэ гэд тэгээд тэрийг орхичих юм бол одоо тэрэндээ өөрийгөө амар шийтгэхэд ингээд өөрөө нөгөө нэг буруу мэдрэмж аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр за тэр үүрэг хариуцлагаа яаж маш хурдан өөртөө амраар яаж дамжуулах вэ гэдгээ суралцах хэрэгтэй. Шинэ гарц хайж болоо. Одоо энийг яавал ингээд бос зохицуулах вэ? Яагаад юун дээрээс болоод ингээд амар хариуцлага болоод байна. За тэгвэл хажуудаа хамт байгаа хүмүүстэй за одоо би энэ дээр ингээд ийм хийж байгаа учраас ингээд байна гэд хэлээд маш олон туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч болно тийм үү? Тэгэхээр яаж энийг маш
амархнаар ингээ хийх үе тэрийгээ сайн одоо олоо. Тэгэхгүй бол ингээд бүх юмд өөрийгөө уяад ингээ яваад иж болохгүй. Тэгээд өөрийнхөө хүслийг уураараа, уур бухимдлаараа ингээд харилцааныхаа нэг харилцаанда одоо тийм үл алгалцал үүсгэж ээж болохгүй. Та ингээд би л бүх юмыг ингээ хариуцаад байна гэд уурлаад байсан байж магадгүй л дээ. Гэхдээ битээ тэгээрээ ер нь жоохон одоо уураар шийдэхээсээ илүү ухаанаар шийдээрээ гэсэн байна. За тэгээд 2 дугаар группинд амжилт хүсье. Өнөөдрийн үзсэнд баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийн маань бичлэгтэй татан барил. За ингээд ерөнхий төлөв байдлыг харъя. За 3 дугаар группийн маань гурийн аягийг сонгосон байна. Гурийн аяг бол ер нь жоохон юм нь бол хамтрал нөхөрлөлийг харуулдаг. За ерөнхийдөө бол 3 дугаар группийн маань хийх юм хийгээ. Үр ашиг шимээ хүртэх гээд хүлээгээд байж байгаа хүмүүс юм шиг байна. Гэхдээ яагаад ертөнцийн үзэр доош харж ийн юу гэхээр одоо эсвэл бол ингээл энэ нэг үржил шимээ хүртчих юм бол бүх юм нь ингээд дуусаад энэ ажил нь дуусаад дахиад шинэ үе рүүгээ орох гэдэг юм болов шинэ цикл рүүгээ орох гээд арай дуусгаж амжаагүй байгаа. Яг дуусгын та нар жоохон гацчихад байгаа юм болов яг яаж шинтэй ингэж яг энэ хийсэн юмнахаа үржил шимээ яаж хүртэх вэ гэл. Одоо энийг яаж нэг дуусгая даа гэд байж байгаа юм. Хүмүүс байж байгаа тийм энергитэй байна. Сэтгэл санааны хувьд Justice үзэр буруу харж гарч ирж байна гэх юм. Wheel of Fortune үзэр буруу харж. Яагаад ингэж жоохон азгүй байна да, жоохон шудраг ус байна да гэж бодоод байна да. Сэтгэл санааны хувьд бол одоо ер нь жоохон шудраг бус байдалтай нүүрэг тулаад иж магадгүй юм байна. За тэр шудраг бус байдлаас болоод ер нь өөрийнх нь хүсэж ийсэн юм жоохон гацчаад яг яагаад мэдгүй байгаад байгаа юм болов? Эрүүл мэндийн хувьд бол ер нь эрүүл мэнд маш сайхан байна. Гэхдээ бодол нь тогтохгүй байна. Бүр ямар ч шийдвэргүй яахан мэдгүй гацчаад байгаа юм. Ажил карьерийн хувьд бол тоор үзэр гарч ирж байгаа шүү дээ. Тэгснээ нарны үзэр гарч ирж байна. Ямар сонин хэрэг вэ? Карьер дээрээ өмнө жоохон нөгөө бүтлгүүтэй бүх юм сүрээд тэгээд тэрэн тэмүртлээ яагаад энэ тавар үзэр харталтан гарч ирж байгаа юм лөө? Ажил дээрээ ер нь яахан мэдгүй байгаа юм лөө? За дараагийнх нь хүн хоорондын харилцаанд 3 дугаар группийн хувьд бол одоо л ер нь жоохон харгац ингээд нэгтэй дэж магадгүй юм байна. Яа тэгэхээр бүх юм ингээд айгуу гой дуусгах гэхээр дуусгаж чадахгүй байна. Бүх юм хөл уг нь бол өмнөдөө хийцэн байгаа гэдэг. Гэхдээ дуусгаж чадахгүй. Яагаад дуусгаж чадахгүй нүг гэхээр жоохон шудраг бус юм зохиолдсон байж магадгүй. Эрүүл мэндийн хувьд бол зүгээр. Гэхдээ ямар нэгэн байдлаар шийдэж чадахгүй нэг юмтай тулгарчаад бүр ямар ч шийдэггүй болчиход байна. Ажил дээрээ ч гэсэн айгуу гоё бүр ингээл бүх юмаа зориулаад айгуу гоё эргээр ингээд хандаад байгаа. Мөртлөө тэрэн дандаа жоохон бүтлгүүдэд байгаа юм болов. Тэгээл одоо хүмүүстэй харилцахдаа ч гэсэн эргэлзээл за энэ хүн ер нь яг мөн үү? Энэ хүн яг миний хүн мөн үү? гэж жоох эргэлзээд байгаа мөртлөө эргэлзээгээ дотроо нуугаад байна. Тэгээл за ер нь юм болно доо бүтэндээ гэд айгуу гоё эргээр байгаа л байна л да. Бүхнээр л эргээр хандахыг хичээгээд байна. Тэгэл одоо аярны жанжин савааны жанжин хоёулаа буруу хараад гараад ирж байна л да. Тэрхий эргээр бити хараач. Бүх юм болно бүтэн гэж бити ингэж харж ингэж хөнгөн хумгай хөдлөөд байгаа чи. Ямар нэгэн байдлаар чи хэрвээ одоо ингэж юм болохгүй энэ гэж мэдрэх юм бол амар хурдан яараал тооцоол гүгээс хөдлөл за энийг ингэж юм бол болно гэж бодоод байна л да.
Хүн хоорондын харилцаан дээр тий амар эргэлзээтэй байна. Хажуудаа байгаа хүн дэжээ итгэхгүй байгаа мөртлөө итгээд байгаа юм шиг л байгаад байна. Гэр бүлийнхний хувьд ч гэсэндээ одоо ингээл за одоо ингээ болно штэ бүтэн штэ гэл амар ямар ч тооцоолгүй хөдлөөд байна. Харгиц ингэж одоо идэж уух дээр анхаарал. За ерөөсөө ингээл болно доо хэдүүлээ нэг явчаад аялал төрчаад ирээ даа гэд. Ажил дээрээ энерги зарцуулаач шудраг бус ингээд юмнууд өөртөө тохиолдоод байх чинь яагаад ингээ юмыг шийдгүй ингээ орхиод байгаа юм бэ? Битгий тгий. Нөгөө нэг өөрийгөө хурц цэлмэг ухааныг зөв зарцуулахгүй хөнгөн хумгаа хөдлөөд байх юм бол танд өөрт чинь ирж байгаа нөгөө нэг гоё мөнгнүүд чинь ирэхгүй штэ. Шал тэмээ буруу юм зарцуулаад ингээ дуусчих штэ. Тэгэхээр жоохон бодолтой байгаарэ гэсэн юм зарж ирсэн байна. Одоо л ер нь 3 дугаар бүлгийнхэн маань хөнгөн хумгаал хөдлөөд байна да. Одоо л ер нь 3 дугаар бүлгийнхэн маань хөнгөн хумгаал хөдлөөд байна да. За 3 дугаар группийнхан маань шинэ боломж яг одоогийн яг энэ нөхцөл байдалд ирэх шинэ боломж нэг тайвныг одоо танд руу ирж байгаа боломж болон ингээд тайван сайхан байдлыг олж авахын тулд ямар нэгэн зүйлийг хяналтандаа байлгаад бүр ингээд өөрчлөлтөөс ингээд цутагаад байсан байна л да. Тэгэхээр тэрийг одоо ер нь хүлээж аваад ер нь урагшаагаа алхах хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан юм байна. Одоо болохоор ерөөсөө ямар нэгэн амьдралд нь яа ингэ дээсэн дөрөнд тэнцэгнээд байна. Яг одоо би яг лээ гэл ингэ яагаад байна л та. Өсөж хөгжихийн тулд маш удаан мул суурьтай бодоод тэнцвэрээ олоод ямар нэгэн зүйл дээр одоо яг хинтээ хязгаарын тавиад чи намайг хүндлэхгүй байгаа ширээн дээр яагаад ингэ суугаал байгаа юм бэ? Таныг ингэ хүндлэл үзүүлэхгүй таныг таахгүй байгаа ширээн дээр та битгий суугаач. Зүгээр л яваад өгөөч. Өөрийгөө хүндлэх нь хүсэл төгжлийн бас нэг түлхүүр штэ. Битгий ингэ дээсэн дөрөнд тэнцэгний дүнжигнээд агаач гэсэн байна. Ууж өгөө гэсэн байна. Танд шудраг бус санагдаад ингээд байж магадгүй л дээ. Тэгтэл буугаад өгчөө. Зүгээр та ерөөсө бүх юмыг амар хяналтандаа байлгах гал идэг юм байна. Тэгтэл зүгээр тавиад явуулчихаа. Тавьж явуулах хүмүүсийг тавиа явуулчихаа. Зүгээр л ертөнцийн танд ингээд бүтээсэн тэр төлөвлөгөөнд итгээд тавиа явуулчихаа. Заримдаа ингээд тийхэн зүг байдгаа. Тэр нь бол танд маш их өөрчлөлтийг авчирнаа. Зүгээр л тэр шудраг бус вэсэн штэ гэдэг байгаа юм. Тэгээл бодоод ингээд шаналаад байгаа юм а тавиа явуулчих цагт л танд бүр маш гоё мэрнэ гэсэн байна. За одоо ингээд картаар зүгэй. За одоо ямар зөвлөгөө өгч байна вэ гэхээр та ямар нэг асуудал гарахаар битгий ураар шийдэх гэж оролдоорой. Хэрвээ тэгэх юм бол харилцаандаа үл ойлголцол нэмэх болно. Мөн бусдын хүндлэлийг хүлээж бусдад хүлээн зөвшөөрөгдөж танд амжилт хүртэх ирэх болно гэж зөвлөсөн байна. За миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Баяртай.